За ингээд өнөөдөр хэлэлцэж байгаа төсвийн хүрээний мэдээлэл дээр үндсэндээ яг хоёр гол асуудал байгаа. Эхнийх нь орлогоо бид зөв тооцоолсон уу? Хоёр дахь нь бол төсөв алдагдaltaй байх нь зөв үл гэдэг ийм хоёр үндсэн асуудал байгаа. За түрүүн сайд нар маань хариултандаа хэлэхдээ ер нь бол энэ томоохон төслүүдээс болж энэ алдагдaltaй байгаа. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц, газрын төсвийн үйлдвэр гэх мэтлэн зүйлсүүдийг хэлж байна л да. Гэхдээ өнгөрсөн жилийн алдагдaltaгүй төсвүүдээр энэ мега төслүүд бүгд хэрэгжижсэн. Тэгэхээр энэ жил яг л одоо адилхан төслүүд хэрэгжиж байна. Эдгээр аль нь ч одоо шин төсөл яг биш л дээ. 4 сарын өмнө бид бас төсвийн хүрээг дахин баталж яхад мөн л алдагдaltaгүй гэдэг байр суурийг энэ улсын хурал баталсан. Яг адилхан 126 гишүүн энд байна. Дийлэнх сайд нар яг хിവэрэ байна. Монгол улсын урт хугацааны, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт өчгүүд ерөөсөө өөрчлөгдсөн зүйл байхгүй байна. Тэгэхээр яагаад бид ингэж байр сууриа томоохон өөрчлөх шаардлага үүсвэл гэдэг ийм асуудал байна л да. Сая сайдын хэлээд байгаа шиг тийм түүхэн дээд хэмжээний тогтворгүй байдал үнэхээр үүссэн бол харин бид зардлаа танах ёстой юм шүү. Улам бүр дуусгаж чадахгүй барилгууд эхлүүлж бид яах юм бэ? Сая Наранбаяр сайд тодорхой хэллээ шүү дээ. Ингээл амсуулаад жил болгон дуусгаж чаддгүй олон барилгууд байдаг. Яг онлын хувьд бол алдагдал өөрөө буруу биш ээ гэдгийг би ойлгож байна. Өнгөрсөн жил ч гэсэн энийг хэлчихсэн. Гэтэл аудитын байгууллагын дүгнэлтээр ийм үр ашиггүй, үр өгөөжгүй төсөв байгаа цаг дээр алдагдaltaй төсвийг дэмжихгүй ээ. Доктортой байдлын зөвлөлийн одоо хэлснээр бол ер нь төрийн байгууллагуудын мөрөөдлийн жагсаалтын нийлбэр болсон байна гэж энэ төсвийг бол дүгнэж хэлсэн байна. Тэгэхээр зардлаа нэг бүсэнд ханаад алдагдaltaгүй төсөв өргөн бариач гэж одоо байр сууриа хэлмээр байна. За өчигдөр ерөнхий сайд бас төсвийн танилцуулгадаа хэлсэн байгаа. Хүнчлийнхаа хэрээр хөлөөж ие гэж одоо маш чухал үг хэлсэн. Гэтэл бид энэ алдагдал оруулж ирнэ гэдэг чинь хүнчлөө даваад 1.3 их найдаар хөлөөж ийж ийн гэсэн үг шүү дээ. За үүнээс гадна хоёр дахь том асуудал нь бол хүнчлөө өөрөө зөв хэмжээгүй байна. Орлогоо зөв тооцоолоогүй байна гэдэг чинь хүнчлөө бид буруу хэмжсэн байна гэсэн үг. Тэгэхээр би энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийн даргаас асууя гэж бодож байна л да. Энэ хоёр даргаас. Өчигдөр та бидний тооцооллоор бол бидний одоо голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортыг эх жил 60-аас 70 сая тонн байна гэж тооцоолсон гэж байгаа. За засгийн газрын оруулж ирж байгаа төсөвдөр бол 90 сая тонн гэж одоо өөдрөгөөр төсөөлсөн байна гэж хэлж байгаа. Тэгэхээр төсвийн доктортой байдлын зөвлөлийн тооцооллоор хэрвээ эх жилийн эцэст буюу 2026 оны эцэст 70 сая тонны нүүрсний экспорт байх юм бол энэ эдийн засагт яг За учрал сайд нэмэд хариулъя. Дараа нь төсвийн доктортой байдлын зөвлөлөөс хариулахад бэлтэж байгаарай. За өмнө батлагдсан төсвийн хүрээний мэдээлэл за хүрээнд төсөв батлагдсан. Тухайн үед алдагдaltaгүй төсөв батлагдсан. Тэгвэл тэр чинь орлого зарлага нь аль аль нь өндөр 33.4 билдтэй тий. Орлого зарлага. Тэгэхээр нэгсэндээ одоо бол бид нар орлого зарлага аль алийг бууруулж байгаа л гэсэн үг хэвгүй. Үнэтэйгээ нүр тулж шít. 31.6 их найдын орлого болно. 1.9-оор бууруулж байна. Зарлага дахиад бас бууруулж байна. 32 их найд 980 маа зарлага. Зүгээр орлогоосоо зарлага нь өндөр байгаа буюу тэр дунд байгаа төсвийн тэнцлийн алдагдал нь өөрөө тэр гадаадын нэгэнт авцсан байгаа хөнгөлтөө зээлүүдэд ашиглахад чиглэж байгаа маа. Гэхдээ төсвийн доктортой байдлын хуулийн заасан тусгай шаардлагын дагуу 2% хүргэх буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2% хүргэх төсвийн тэнцлийн алдагдлыг тооцоогүй 1.3% байя гэдэг байдлаар оруулсан л гэж ингэж хэлж байгаа. Яагаад тэгэхээр дөрөв би хэлсэн энэ бол бас мөчлөг сүрсэн бодлогоо. Тэгэхээр одоо ийм үед тэр ажлын байр хувийн хвшлээ дэмжих энэ хөнгөлтөө зээлүүд ч гэсэн дандаа л одоо энд чинь томоохон төслүүд байна. Эний чинь цааш шинэ ажлын байрууд нэмэгдэнэ. Дотоодын одоо туслан гүйцэтгэгч компаниуд ажилдаа орлоготой болно гэд ийм одоо эдийн засгийнхаа эрэлтээ дэмжих, эдийн засгаа докторжуулахад хэрэгэлдэг юм тохируулах юм аа. Энэ тохируулах хэлбэрээр нь ашиглая. Өнгөрсөн хугацаанд бид нар ерөөсөө тохируулах хэлбэрээр нь бас ашиглаж чадсангүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаамаа. За тэгээ болормоо гишүүндний асуултанд бас нэмээд хэлэхэд ер нь бол нэгэнт авчирсан зээлээ
мэдээж ашиглаад явахгаас өөр биднэрт бол зам байхгүй. Тийм учраас нэгэн тавсан зээлээ бол ашиглаад явна. Эрдэнэ бүрэнгийн сая жишээг авч байна. Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц бол энэ жил эхлэж байгаа. За газрын төсний үйлдвэр бол их хурлаар нэмэлт санхүүжилтийн 5 хэд баталсан. Тэр энэ юу вэ гэвэл нөө EPC 4 буюу мэрэгжлийн байгууламжийн санхүүжил одоо гарч эхлэх ёстой. Удах тусмаа мэдээж энэ төсөл бол ач холбогдлын хувьд ч бай, одоо цаг хугацаанд эхлэх асуудал төр ч бай зогсох магадлалтай учраас одоо ингээд цаг хугацаанд ашиглалтаа сайжруулад явъя гэж ингэж тооцож байгаа. За тэгээд тэр 70 сая тонн гэдэг дээр бол минхүүр дарга бас өөрөө хариулах баха. За ер нь бол нөгөө одооны гүйцэтгэлийг би тав хүнд бас хэлсэн. Тэгэхээр энэ жилийн гүйцэтгэлийг бол 85 сая тоннд хүрнэ гэж тооцож байгаа. Тийм байхад эх жил бол бид нар хувийн хвшилтэйгээ жуулцлаа, биржийн гэрээнүүдээ чарлаа, энэ дээр хэрэгжүүлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ ч ярилцлаа. Тээвэрч нэмэгдэж, экспорт сүүлийн 2 сар нэмэгдлээ. Тэгээ ийм байхад бид өнөөдөр нүүрсээ одоо нэг 90 сая тонн гэж төлөвлөөд салбарын аамдуудаа шаардаад ингээд араас нь цог арга хэмжээнүүдийг аваад явах нь буруу зүйл биш баха гэж бодож байгаа. Тэгэхээр үнийг одоо хэтэрхий хөөргөж байгаа зүйл биш. Бид хэмжээ нэмэгдүүлэх асуудал бол тэр одоо гүйцэтгэх засаглалын ажил шүү дээ. Одоо тэр урд төрштөөгөө ярилцах. За тэгэл одоо тэр хил гайл дээр үүсэж байгаа асуудлууд шийдэх. Тэгэл ийм одоо 2 сар гаруй хугацаанд ихтэл юутаач одоо менежментийн баг үр дүнтэй ажиллаа. Тэгэл одоо экспорт нэмэгдэж байна. Тэгээд 9 сарын 28-нд бол ганц мод дээр одоо Өвөр Монголын удирдлагууд ирж ажиллана. Нэг хүлээгдэж байгаа 3 асуудлыг хамт шийдвэрлэнэ. Тэгээ ингээд одоо үүний төлөө одоо бүхэл боломжоор л одоо хичээж ажиллах. Ийм л одоо байдалтай байна. За чухлан сайд нэмж хариулъя. За болроо шинэ асуултанд нэмэлт мэдээлэл өгье. 2024 онд төсвийн доктортой байдлын тухай хуулинд орсон өөрчлөлтөөр 4-1-13, 4-1-12 гээд ийм 2 өөрчлөлт орсон байгаа бох. Та амжуул энийг бас эргээд хараад хараа. Тэрэн дээр энэ цаашдаа ер нь төсвийн алдагдал ер гэж юу ямар ойлголт байх нь гэдгийг айгүй тодорхой болгочихсон байна. Цаашдаа төсвийн алдагдал гэдэг нь гадаад их усүрээс санхүүжигдэх зарлагыг л алдагдал тооцноо гэд маш тодорхой заасан байна. За бусад орлого зарлага бол нэмэх 2% байна. Заавал нэмэх 2% байх ёстой. Нийт одоо татврын орлогоороо нийт одоо цалин тэтгэвч хүүхдийн мөнгөө бүрэн санхүүжүүлээд цаана одоо 2% давсан ашигтай байх ёстой шүү гэдгийг заасан байгаа юм. Тэрнээс энийг бид зохиож юм уу эдийн засгийн агуулгаар нь ухаж яриад байгаа зүйл ерөөс биш. Хуулинд ингэ заасан байгаа юм. Нодлын яасан бэ гэхээр алдагдaltaа төсөв байжгаад орлого гинт цөмөрхөр бид одоо төлбөрийн тэнцлийг хамгаалах шаардлагатай болж ирсэн. Ингээд За чухлан сайд нэмж хариулъя. Тэгэд нодлон анх өргөн барьсан төсөв дотор 2.3 их найдын зээлийн санхүүжилт байсан. Энийг бид нар одоо дахиж тодтгол хийгээд 800-аар бууруулад 1.5 дээр авчижсэн байхгүй юу? Одоо энэ төвшөндөл нээр гэж авч орж байгаа юм л асуудал. Тэгэхээр гадаад зээлээр санхүүжж байгаа яг энэ хэсгээр л алдагдал болгож байгаа. Энэ өөрөөр хэлбэл хуулиар зөвшөөрсөн ийм одоо гадаад их усрээр санхүүжигдэх зарлага буюу алдагдал байгаамаа гэдгийг тодруулж илээ. За энэ дотор байгаа төслүүд нь бол дандаа мега төслүүд байгаа. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц нэвд боловсруулах үйлдвэр гээд хэрвээ нодлон 800 тэрбумаар багасаагүй байсан бол энэ жил эдгээр төслүүд нэлийн урагшилчих байсан бас. Тэгэхээр бас энэ одоо ашиглалтын дор хугацаанд нь тодорхой хэмжээний одоо энэ санхүүжилтээс болж бас эрсдэл үүснэ. Иймэрхүү асуудлууд байна. Тийм учраас зайлшгүй одоо энэ одоо алдагдлаар эдийн засгийн өсөлтийг санхүүжүүлэн дээрээс За төсвийн тогтвортой байдлын зөвлөл 3 номерын микрофон. За Улаанмаг гүшүүний тавьсан асуултанд хариулъя. Тэгэхээр цаг бага учраас би товчхон хариулах гэж. За Монгол улс 2018 онд төсвийн ажил маань яг нэмэхгүй сэтгэлээр нэмэх гарсан эрэг гарсан байдаг. 3 номерын эндрийн микрофоныг жоохон чангалах уу? Ихвэр дараа жоохон өндөрдөд ах шиг байна та. Тэгэхээр Монгол улсын төсөв 2 удаа өнгөрсөн 15 жил 2 удаа нэмэх тэнцэлтэй гарсан байна 18 23 онд. Тэгэхээр 18 онд бол олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд
нэлээд чамбай төлөвлөлттэй байсан байгаа. Тэгэхээр үндсэндээ бид бол энэ чиглэлээр төсвийн хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг бол дэмжиж байгаа. За хоёрдугаар тэр 70 сая тонн гэдэг тэр яг бидний өгсөн албан ёсны нөгөө дүгнэлтэн дээр бол энэ тоо байхгүй, хэвлэлд өгсөн ярилцлаган дээр байгаа. Тэгэхээр энэ дээр гишүүдээр нэг тайлбарлах нэг зүйл байна. 2024 онд Монгол улс нийтдээ 83.7 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Дундаж үн 103 ам доллар гайлийнхаар. Гэтэл энийг худалдаа авж байгаа тал маань англи нь өөр байдаг. Бид гайлийн статистик дээр чулуун нүүрс ба хүрэн нүүрс гэсэн хоёр. За 3 номерын микрофон нэмж минут Худалдаа өгье. авж байгаа талд нүүрсний англи өөр учраас энэс 53.9 сая тоннын металлургийн буюу коксч нүүрс гэж ангилсан байна. Бидний одоо нөгөө 900 доллар гэж байна. Тэгэхээр ийм ангиллын зөрүү байгаа учраас бидний цаашдаа экспортлох нүүрсний маань бүгдээрээ коксч нүүрс байж чадахгүй. Энэ дотор эрчим хүчний нүүрс байна. Гэхдээ бидний зорих ёстой зүйл бол цаашдаа энэ яг хятад улсын хэрэгцээтэй байгаа коксч нүүрсний зах зээлийн 60-аас 70 сая тонн тууштай хамгаалах ёстой гэдгийг байр суурь гэлж байгаа. Цаана үлдэж байгаа 20-30 сая тонн бол эрчим хүчний нүүрс буюу хятад улсын баримталж байгаа бодлогоос хамаарат хэлбэлцэх магадлал маш өндөртэй, эрсдэлтэй гэдгийг хэлээд байгаа. Энэ талаар дараа байнгын хорооны хуралдаар илүү тайлбар гэж болно. Ирэх жил батлах хятад улсын өвөр Монголын өөртөө цохорны хөгжлийн бодлогоос яг энэ биелэгдэх үе гэдэг нь их зүйл хамаарх гэдэг. За болормог шүү нэмж тодруулъя. За би яг айгүй тодорхой тоон асуулт асуугаад байна л та. За Монгол банкны судалгааны үр дүнгээс бол төсвийн алдагдал нь өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүний 27%-ийг, инфляцийн 28%-ийг, за төгрөгийн ханшийн 21%-ийг дангаараа тайлбарлаж ийн гэх юм. Тэгэхээр энэ буруу тооцоолно гэдэг чинь айгүй аюултай зүйл ахгүй юу? Хүнжлийнхаа хэрээр хөлөөж ийнэ гэтэл бид хүнжлөө даваад 1.3 их 80-аар алдагдaltaй нэмээд хүнжлөө буруу тооцоолоод 70 сая биш 90 сая гэ тооцсон. Тэгэхээр жилийн эцэс над алдагдал чинь нэмэгдэхээр хэн хариуцлага тооцох юм бэ? Сайд нар сайндаа л огцорно. Эн чинь яг иргэдийн бодит үнийн өсөлтөөр төлөөс нь төлөгдөнө. Тэгэхээр энэ тоондоо хариуцлагатай хандаач. Тэгэхээр нэмэлтээр төсвийн доктортой байдлын зөвлөл хэвлэлээр хэлсэн байна уу, бичгээр хэлсэн байна уу? Энэ 70 сая болсноор яг ямар тоон нөлөө үзүүлэх вэ? Тооцоогоо гаргана уу гэж хүсмээр байна.